За баярлалаа. Тэгэхээр энэ төслийн 2 дугаар зүйл дээр ийм юм орж ирж байгаа юм. Татврын хувь хэмжээний шатлалын асуудал орж ирж байгаа. Тэгээ энэ хуулийн төсөл хамгийн гол нь энэ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг тэлэх ийм бодлогын хүрээнд энэ шатлал ер нь явдаг л да. Жижиг дундуудыгаа ер нь дэмжих үүднээс энэ шатлалын арга хэмжээ орж ирж байгаа. Гэтэл энэ шатлалаар орж ирэхдээ 0-6 тэрбум төгрөг байвал 10%-аар 6-аас 10 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой байвал 15%-аар за 10 тэрбумаас дээш байвал ингээ 25%-аар гэсэн ийм 3 шатлал орж ирээд байгаа. Тэгээ миний хувьд бол энэ 6-аас 10 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой байвал гэсэн ийм дундын шатлал шаардлагатай мүү гэдэг ийм асуулт яваад байгаа. Энэ дээр би ажлын хэсэгт бас саналаа гаргаж өгсөн. Тэгээд уг санал дэмжигдээгүй байна лээ. Тэн дээр би тодруулаад бас ажлын хэсгээс асуумаар байна. 0-6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд нь хэд байгаа юм? 6-аас 10 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд хэд байгаа юм? 10-аас дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд хэд байгаа? Аль нь том юм? Нөгөө жижиг дундуудыгаа дэмжиж байгаа бодлого чинь яг энтэй нийцэж байгаа мó гэсэн ийм асуултыг асуумаар байна. Ажлын хэсэг. За жижиг дундыгаа дэмжих зорилгоор бид нар 2.5-ыг хялбаршуулсан байдлаар хийхээр энэ хуулийн зохицуулт бол өргөн баригдсан. 2.1 байсан 1 тэрбум байсныг 2.5 болгож байгаа. За тэгээ тэрнийхээ 90% нь буцаалтаар болохоор зохицуулагдсан байгаа. Нэгдүгээр асуудал. Үгүй яг хоёрдугаар эн чинь нөхцмөр хуулиа нэг том хуулиа нэг зүйлээр харахгүй болвол нэг зүйл заалтыг энэ хууль гэдэг маань аж ахуйн нэгжийн хууль гэдэг нь аж ахуйн нэгжийн хуулийг би хүрээнд яригдж байна. Тайлбар өгч байгаа гэсэн. За 6-аас 10 тэрбум хооронд засгийн газраас яагаад энэ зүйлийг өргөн мэдүүлсэн бэ гэдгийг тодруулахад бол үндсэндээ бол энэ дээр бол нэг 300 гаруй компани байна гэсэн. 300 гаруй компани. За тэр 300 гаруй компани нь ихэнхдээ уул уурхаан бус чиглэлийн компаниуд байна гэдэг. Тэгээ нөгөө компаниуд нь ямар хүсэл гараад ингээр бидрээс хоримтлалтай болж чадахгүй байна. Яг уул уурхаан компанитай адилхан 25% татвар төлөөд эхлэхээр эргээгээд ерөөсөө ингээд хямралаас хямралын хооронд явдаг. Тэгээ хамаг юма татвар төлдөг. Нэг бол одоо компани жижигрүүлэх шаардлага үүсдэг. Жижигрүүлчихээр эргээд санхүүжилт олж авах ч гэдэг юм уу те. Нөгөө бусад асуудлууд нь улам хүндрээд байна. Дээрээс нь захиргааны зардал нэмэгдээд байна гэдэг асуудлуудыг аж ахуйн нэгжүүдийн зүгээс яригдсан байна. Тэгээ тийм болохоор энэ дундуур нь 6-аас 10 тэрбумын хооронд 15% шатал оруулж ирсэн. Нэгдүгээр шалтгаан. Хоёрдугаар шалтгаан бол 10 аж ахуйн нэгжийн орлогын төлөв 10% байгаа. Тэгээд 6-аас дээш тэрбум болонгууд шууд 25% орчдөг. Шууд 25 руу орохоор сөрөг үр дагавар нь юу гарч ирнэхээр ерөөсөө л хиймэл баахан компани нөгөө шинээр компаниуд үүсгэж явчихдаг. Тэр яг нөгөө бодит нөгөө компаниуд нь ингээд томордгоо нөгөө асуудлууд нь яаж ингээд баахан компаниуд жижиглээл зүгээр нэг тайлангийн л баахан компаниуд бий болгоод байгаа байхгүй. Асуудал нь ерөөсөө тэндээ байгаа. Тэгэхээр бид өөрөө нэг тайлантай бай. За бас эргээгээд нөгөө уул уурхаан бус компаниудаа дэмжиж гэсэн үүднээс энэ 6-аас 10-ийн хооронд 15% гэдэг шатлыг оруулж ирсэн байна. Ажлын хэсэг хариулна нэмж. За сайн зэрэг гишүүнийг асуултын жагсаалтанд оруулаарай. За нэмэлт хариулт өгье. За 6 тэрбум хүртэлх ашигтай гэдэг ангилалд бол 181,404 аж ахуй нэгж энэ 25 оны тоо статистикээр байна. За 6-аас 10 тэрбумын ашигтайд нь бол 338 аж ахуй нэгж 10 тэрбумаас дээшт нь бол 260 компани 280 компани ингээд нийт 620 орчим компани бол 6 тэрбумаас дээш ашигтай ажилласан байна. Тэгээд түрүүний юуг бол үндслийг бол үндсэндээ гавь гişүн хэллээ. Өмнө бид нар 6 тэрбумын босго бол бас 3 тэрбумтай байсныг 20 оноос бол ингэ 6 тэрбумтай болгосон. Тэгээд аж ахуйн нэгжүүд томоохон аж ахуйн нэгжүүд нь бол энэ 10-аас 6 тэрбумаас дээш 10%-аар авч яснаа шууд 25 болох нь бол хит огцсон байна гэдгийг хэлсэн учраас тэдгээрүүдийн саналыг бол харгалзаад дундын шатлал буюу 15% гэдгийг 6-аас 10 тэрбумд гаргасан. За нөгөө бичил жижиг дэмжсэн нь бол дараагийн 3 дугаар санал дээр асуултан дээр заалтан дээр бол гарч ирэх юм байна.
сайн зэрэг гишүүн.